сайн мэцгаана уу? За би даунтаа хүүхдийн онцлог, тэдэнд туслах арга зүй, за сэтгэл зүйн онцлогын талаар ярья. Даунтаа хүүхдүүдийн үйлдэлийг одоо гаднаас нь хараад танихаас гадна ерөнхийдөө нөгөө үйлдэлээр нь таних бол боломжтой байдаг. За нэгдүгээрт бол хэл ярианы хувьд сул байх одоо магадлалтай байдаг. За энэ нь бол амьсгалын эрхтний одоо хүндрэл эмгэг мөн амны булчингийн сул эмгэгтэй холбоотой. За дараагийнх нь болохоор сонсох чадвар сул байх магадaltaй байдаг. За энэ нь бол төрөختөө сонсголын бэрхшээлтэй төрсөн гэсэн үг бол биш юм. Ерөнхийдөө одоо олдмол байдлаар сонсгол муудах тохиолдол одоо байдаг хэдий ч 1-2 наснд нь бол дуудаад байхад эргэж харахгүй байх байдал бол үзэгдэнэ. Гэхдээ энэ нь бол сонсголгүй гэсэн үг бол биш юм. За энэ нь бол сонсгол одоо сул юм шиг мэдрэмж төрж байгаа нь одоо харилцахдаа одоо эмгэг үүснэ, харилцахдаа бэрхшээл үүснэ гэдгийг бол илэрхийлж байгаа. За дараагийнх нь болохоор хүнтэй харилцахдаа одоо сул байх, бэрхшээлтэй байх магадлалтай. За энэ түрүүн хэлсэнчлэн, энэний өмнө хэлсэнчлэн сонсголоор дамжуулан одоо мэдээлэл тухайн хүүхдэд маань орж ирэхгүй байгаа учраас бусадтай одоо харилцахдаа хоцордог ийм байдал үзэгдэнэ. За сэтгэл зүйн хувьд ийм бие барьсан, ийм сандарсан байдалтай байдаг. Энэ нь бол одоо шинэ орчинд дасахтаа удаан сандарч одоо бие барьснаас болоод одоо эрх тохиолдлууд бас үзэгддэг байх нь байна. Үйлдэлийнх нь одоо онцлогийг харах юм бол суралцахдаа цаг их зарцуулж магадгүй юм гэж үздэг. За хувцлах зэрэг өдөр тутмын амьдралдаа одоо хэрэгтэй байгаа тэр ур чадварыг эзэмшихтэй тэр гарын одоо жижиг булчин, гарын нарийн булчин нэлээд одоо болох байдалтай холбоотойгоор өдөр тутмын амьдралд оролцохдоо нэлээд одоо бусдаасаа хоцрох ийм байдал ажиглагдана. Ерөнхийдөө эдгээр одоо байдлуудыг харах юм бол за даунтаа хүүхэд маань хөгжлийн одоо хоцрогдлууд илэрч байна гэж үздэг байх нь байна. За ерөнхийдөө 3 нас хүртлэе бол хоцрогдоод явах магадлал бол бий. Гэхдээ яг үеийнхэн хүүхдүүдтэй харьцуулаад яарч эдгээр одоо чадваруудыг 3 настай үед нь яг үеийнхэн хүүхдүүдэд одоо гүйцэж очиж хөгжүүлэх ёстой гэж эцэг эхүүд бас яарч магадгүй юм. За тэгвэл одоо иймэрхүү байдлаар одоо сул байна, хөгжлийн одоо олон талаасаа сул байна гэж үзэж байгаа хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ гэдэг арга зүйнүүд дээрээ харъя. За хүүхдүүддээ бол ойлгоход маш хялбараар тайлбарлаж өгч яхахыг хичээх хэрэгтэй. Үгнийхээ утгыг ойлгохгүй байх нь элбэг байгаа. За тийм учраас зөвхөн үгээр дамжуулж одоо хэлмээр байгаа зүйлээ дамжуулах, харилцаанд оруулах гэдэг нь өөрөө их учир дутагдaltaй байгаа юм. За зургаар хэрхэн тайлбарлаж болох юм бэ гэдгийг бүгдээрээ өнөөдөр бас би жишээ ингээд зурж үзсэн байгаа. Одоо хүүхдэд зөвхөн үг хэлээр команд өгөх биш, ингэж одоо тайлбарлаж боддоор ингэж ойлгуулж өгч явах хэрэгтэй. Жишээлбэл хүүхэд яагаад миний төлөвлөгөө өөрчлөгдсөн бэ гэдэг дээр сэтгэл санааны юм докторгүй байдал гаргадаг учраас үгээр хэлээд бас таны командыг ойлгохгүй байгаа. Оюуханы хувьд бас хоцрогдсон байдалтай байдаг учраас ингэж одоо хялбар зургаар хүүхдүүдтэй харилцахыг одоо багш нар болон эцэг эхүүдэд одоо зааж өгдөг байгаа. За энэ бол жишээлбэл ингээд аав юу хийх вэг зааж өгсөн байна тийм ээ. Өглөө өдөр оройг. За ээж юу хийхийг зааж өгсөн. Би нөгөө тухайн хүүхэд юу хийх вэ гэдгийг ингээд зааж өгсөн байна. Тэгэхээр энэ орой бид нар гэр бүлээрээ ресторанд хоол иднэ гэдгийг дамжуулахын тулд ийм зургаар илэрхийлсэн байна. Аав юу хийгээд дараа нь ямар ажилдаа тэгээд ресторанд ирнэ. За ээж эхлээд одоо ажилдаа яваад
дараа нь гэртээ ирээд дараа нь бөөндөө ресторан явах нь байна. За би болохоор өдөрт гэртээ унжиж байгаа. Гэхдээ бит хоёрыг хүлээж агаарай. Орой хамтдаа ресторан явна гэж. За гэтэл хүүхдэд ингээд хэлж өгөөд ойлгуулад байж тал энэ төлөвлөгөө өөрчлөгдөх болчлоо гэж бодъё. Хэрвээ өөрчлөгдөх болчлоо гэвэл дахиад зургаар илэрхийлээрэй. Яагаад өөрчлөгдсөн бэ гэдгийг хүүхэд нөгөө хийсвэрлэн сэтгэх одоо хэдийгээр жишээлбэл биологийн нас нь 6-тай, биологийн насаараа 8 настай байлаа гэж бодъё. Гэтэл биологийн нас нь 8-тай хідэж одоо өнөөдөр бороо ороод бид нар гадагшаа явж чадсангүй гэдэг одоо төлөвлөгөө, гэр бүлийн төлөвлөгөө өөрчлөгдсөн байх юм бол энийг заавал зургаар ингэж илэрхийлэх юм бол хүүхдэд илүү одоо нөгөө тайван байдаг. За энийг юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө одоо хараагаар дамжуулан мэдээлэл хүлээж авах чадвар нь илүү хөгжсөн байдаг. За сонсголоор дамжуулан одоо мэдээлэл авах нь илүү одоо хоцрогдсон үеийнхэн хүүхдүүдээс хоцрогдсон байдаг учраас таны хэлж байгаа одоо командыг, хүсэл зорилгыг, одоо шаардлагыг сонсоогүй мэт одоо дүр зураг үзүүлэх, ойлгоогүй байх, эргээгээд хариу одоо хэлэхгүй байх, тийм ээ? Хүссэн үйлдэлийг чинь биелүүлэхгүй байх ийм одоо тохиолдлууд үзэгдэнэ. Тэгээ ээж аавд энийг сонсголтоо бэжиж яагаад ингэж олон удаа хэлээд байхад ойлгохгүй байгаа юм бэ гэд ингээд хоёр талдаа сэтгэл зүйн хямралууд үүсдэг байгаа. Тэгэхээр даунтай хүүхдийн одоо онцлог нь бол хараагаар дамжуулж мэдээлэл авах гэдэг нь илүү хөгжсөн байдаг учраас сая миний одоо тайлбарласан шиг ингэж одоо боддоор одоо зургаар илэрхийлэх арга зүй бол нэлээд сайн одоо арга зүй байдаг гэж хэлээ. Тэгэхээр бороо гэж одоохондоо бороо ороогүй байгаа үед бороогоо харахгүй бол хүүхэд нөгөө хийсвэрлэн сэтгэж бороо гэж ийм зүйл байдаг шүү дээ гэж хэлж чадахгүй, ойлгож хүлээж авч чадахгүй байдалд байгаад байгаа юм. Тийм учраас бороо орсон учраас аав нь теннисээ хийж чадаагүй. Тэгээ бид ресторан руу явах боломжгүй учраас одоо гэртээ байна гэдгийг ингэж одоо зургаар илэрхийлж байгаарай гэж хүсэж байгаа юм. За олон эцэг эхүүд хүүхдүүдээ ердийн сургуульд оруулахыг бол мэдээж хүсдэг. Гэхдээ хүүхдүүд маань одоо сонсголоор дамжуулан мэдээллийг хүлээж авахдаа одоо удаашралтай байгаа учраас тухайн одоо 40 хүүхдэд зориулсан хөтөлбөрийг яг цаг тухайд нь хүлээн авах боломжгүй байгаа юм. За тийм учраас хүүхдүүдийг өөрт нь тохирсон хөтөлбөрөөр одоо сургалт явуулаач гэж хүсэж байгаа. Үүнийг ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө гаргах гэж хэлдэг. За хүүхэд бас тухайн одоо хөтөлбөрийг хүлээж авч чадахгүй байгаа нь одоо анхаарал төвлөрөл сул байгаатай нь холбоотой. Тэгэхээр жишээлбэл одоо хамт олонны дунд багшийн одоо хэлсэн энгийн зааварчилгааг бусад хүүхдүүд нь ойлгосон байхад даунтай хүүхэд одоо анхаарал төвлөрөөгүй байснаас үүдэлтэйгээр сонсож одоо чадахгүй тийм ээ, сонсголоор одоо мэдээлэл ороогүй байх ийм одоо тохиолдлууд байдаг. За үүнээс улбаатайгаар ядрах, одоо санаа зовох, эмгэх тусах, сургуульдаа явахгүй байх, ганцаардах, одоо за бүр насанд одоо хүрсэн хүмүүс бол алкоголд одоо орох гэж ийм одоо шинж тэмдгүүд гаргах юм үзэгдлүүд бол байдаг. За тэгэхээр яг өөрт нь тохирсон одоо боловсролын арга зүй яг тухайн хүүхдийнх нь онцлогт тохируулан гаргаж ирэх гэж сая миний одоо хэлсэн зүйл байгаа. За оройтож ойлгодог одоо бусдтайгаа ижил төвшөнд ойлгодоггүй учраас тухайлбал одоо тухайн хүүхдэд зориулсан сургалтыг явуулахдаа маш удаан ярих шаардлага гарна, мөн маш тодорхой хэлж өгөх шаардлага гарна. Олон өгүүлбэрээр буюу урт өгүүлбэрээр одоо ашиглах бол боломжгүй. Мөн одоо тухайн хүүхдэд дамжуулмаар байгаа мэдээллийг маш одоо олон давталттайгаар хэлж өгөх гэсэн ийм аргуудыг голлон сургалтанд бол хэлж өгдөг байгаа. За тэгэхээр энийг ойлгож харилцъя гэдэг
одоо сургалтын төрөлд оруулдаг. Ойлгож харилцаа. Энэ нь удаан хийх, өгүүлбэрүүд нь тодорхой байх, мөн давталттай хэлэх гэсэн ийм 3 зүйлийг ойлгож харилцаа гэж хэлээд байгаа. За дараагийнх нь болохоор даунтай хүүхдүүд бол хэд одоо туйлшрамтай зөрүүд байх юм хандлага үзүүлнэ. Өөртөө одоо нэлээ юм итгэлтэй гэр хийдэг учраас эсэргүүцэж бол болохгүй юм. За өөгшүүлж бол болохгүй, гэхдээ эсэргүүцэж бол болохгүй. Ерөнхийдөө бас нэлээ одоо ийм ширүүн аргаар хүүхдүүдэд өсгөх, одоо нэлээ ийм уцаарлангуй хүүхдүүдтэй одоо давталттай хэлж өсгөх ийм хандлагууд бол үзэгддэг. Гэхдээ энэ нь бол тохиромжгүй юм. Хүүхдүүдийн зөрүүд байгаа нь яагаад вэ гэвэл нэлээ ийм өөртөө итгэлтэй шинжийг агуулж идэг учраас энэ нөгөөтэйгөр бол сайн тал нь гэж үздэг байгаа. За тэгэхээр тогтсон газараа тогтсон одоо үйлдэлийг тасралтгүй хийх юм бол хүүхдэд энэ одоо заамаар байгаа үйлдэлүүд биеинд нь ингэж сууж одоо блоклогдож өгдөг байх нь байна. Дараагийн нэг туслах арга зүй нь бол түүний одоо онцлог чадварыг нь хөгжүүлнэ. Тэгээс байхгүй байгаа, чадахгүй байгаа хөгжлийг үйлдэлийг цоо шинээр зааж өгөх гэвэл нэлээд одоо хоёр талаас сэтгэл зүйн юм хямралд одоо өртөх юм магадлалтай. Тийм учраас эцэгхүүд ч тэр багш нар ч тэр даунтай хүүхдтэй ажиллахдаа нөгөө хүүхдийн одоо хөгжлийг үнэлэх юм шаардлага гарна. Тэг хүүхдийн хөгжлийг үнэлэхдээ одоо байгаа чадварыг нь ингээ харах хэрэгтэй. Тэр одоо юу чаддаг вэ гэдгээ олж илрүүлж чадах юм бол тэрийгэ цаасан дээр тэмдэглээд тэндээсээ дээшлүүлэх, сайжруулах гэдэг арга зүйг хэрэгжүүлэх юм бол илүү одоо үр дүнтэй байгаа. Яг өчигдөрхөн 46 дээр нэмэх 1 гэдэг одоо фэйсбүүкийн групп дээр за энэ даунтай хүүхдүүдтэй ээж аав юм бол групплтэй. За энэ групп дээр юу бичигдсэн бэ гэхээр одоо хүүхдүүд маань 1-р ангид орлоо. Улсын сургуульд оруулах уу гэдэг ийм санаа зовлсон ийм асуултууд ингээ хөвөрсөн. За энэ үед нэг ээж ингэж зөвлөсөн. Улсын сургуульд одоо биш тусгай сургуульд 2 жил өгөөд өөрөөр хэлбэл те удаашруулсан програмтай байгаа одоохондоо хөнгөрүүлсэн програм гэсэн үг EBS-ийн програмаас тэр хөнгөрүүлсэн програмаар 2 жил хүүхдээ одоо сургаж агаад тусгай сургуульд 2 жил сургаж агаад тэгээд дараа жил нь дахиад ерөнхий боловсролын сургуулийн EBS-ийн 1-р ангид өгчөө. Тэгвэл хүүхд чинь ингээ гүйцэд ирнэ гэдэг саналыг нэг ээж дэвшүүлсэн байсан. За энэ бол маш том одоо буруу ойлголт юм. Хүүхэд биологийн насаараа аль хэдийн 8 нас, 9 нас ингээ хүрээд үеийнхэнтэйгээ 3 дугаар ангид байх энэ баяр хөөргийг эдэлж явах хэрэгтэй байд. Гэтэл нөгөө үеийнхэн хүүхдүүдтэй ижил төвшөнд авчрах гэдэг эцэг эхийн хүсэлтээс болоод нөгөө хүүхдийг буцаагаад ингээд нөгөө 1-р анги гэдэг ийм одоо мэдрэмжийг нөгөө хүүхдэд өгөх гэж байна. Тэгэхээр энэ бол одоо манай оронд бүр одоо улирах гэдэг юм уу тийм ээ яасан ч хийж болохгүй үйлдэл. За хэрвээ энийг одоо Японд бол яаж хийх байсан бэ гэвэл эцэг эх бол ерөнхий боловсролын сургуульд ч өгч болно. Тусгай сургуульд ч өгч болно. Тусгай сургууль бол илүү одоо таны хүүхдийг ойлгож нөгөө цөөхөн хүүхдийн тийм ээ цөөхөн бэрхшээлтэй хүүхдийн тоонд зориулаад нөгөө арга зүйн эзэмшсэн багш нар өөрт нь тохирсон арга зүйг хайж олно гэдгээрээ бол одоо тусгай сургуулийн сайн талууд бол би за гэтэл үгүй манай гэрийн хажууд ерөнхий боловсролын сургууль байна. Би гэрийнхээ хажууд өгмөр байна гэх юм бол тухайн тэр ерөнхий боловсролын сургууль тухайн хүүхдийн юу чадж байгаа вэ? Ямар одоо төвшөнд өөрөөр хэлбэл 1-р ангийн 6 настай ирэхэд 3-р ангийн одоо оюун ухааны танин мэдхүйн төвшөнтэй байна гэж үзсэн ч тэр 3 настайгийн танин мэдхүйн төвшөнд нь тохируулаад туслах багш нарыг гаргаад тэгээ юм нөөц ангиуд гэж байдаг. Тэгэхээр нөөц ангиудаа үндсэн тэр математик, монгол хэл гэсэн ийм хичээлүүдээ одоо нэмэлтээр зааж өгөөд харин одоо тэр биеийн тамир, дуу хөгжим гэсэн юм бусад төрлийн хичээлүүдийг хамт олонтой байж нийгэмшүүлж
адилхан одоо нөгөө хамт олонны харьяалагдах хэрэгцээг нь хангаж баяр хөөргийг нь хүүхдүүдэд үеийнхэн одоо биологийн насны тийм ээ үеийнхэн хүүхдүүдтэй хамт харилцаанд оруулъя, нийгэмшлийг нь давхар дэмжье гэсэн ийм бодлогоор одоо сургалтуудаа явуулдаг. Ерөнхийдөө одоо Японд бол бүх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэр хүнд хөнгөн бай тийм ээ бүгд сургуулийн одоо ямар нэгэн сургуульд хамрагдаж чадсан байдгаараа онцлогтой байгаа. За манад бол мэдээж одоо хүлээн авах бэлтгэлүүдийг бол нэлээд сайн хийж байгаа боловч хүүхдүүд сургуулийн гадна байсаар л байна. Би жишээлбэл ингэж боддог нөгөө хоёр талтайгаар боддог. Бүх хүүхдүүдийг сурах ёстой гэдэг багш нарын үндсэн энэ үүрэг байдаг. Тэгэхээр тэрэндээ одоо сэтгэл нь шаналаад за би бэрхшээлтэй одоо хоцрогдсон хүүхэд ороод ирэх юм бол яг бусад хүүхдүүдтэй адил төвшөнд богино хугацаанд хүргэж чадахгүй байх шүү дээ гэдэг багш нарын санаа зоволт байгаа. За энэ сая би өнгөрсөн жилийн 11 сард Баян Улгийд очиод ирсэн. Тэгээ Баян Улгий дээр ямар одоо кейс байсан бэ гэхээр 15 настай одоо оюуны бэрхшээлтэй хүүхэд маань бэлтгэл бүлгийн одоо нөгөө юм зураас зурдаг хөтөлбөр байдаг тийм ээ 1-р ангийн орохын өмнөх бэлтгэл бүлгийн. Тэр зураасын хичээлийг нийт одоо ангийнхан дотроо 5 жил тасралтгүй зураас зурах юм хөтөлбөрөөр явсан байсан. Гэтэл хүүхэд маань биологийн насаараа аль хэдийн 15 нас ирсэн удахгүй насанд хүрэх гэж байдаг. Тэгэхээр энэ одоо программын агуулгыг одоо яаралтай өөрчилж өгөх хэрэгтэй байгаа. Тэгэх юм бол багш нар бол сургах гэдэг хүсэл одоо тэмүүлэл, эрмэлзэл мөн арга зүй нь бол бүрэн байж чадах хүмүүс юм байгаа юм. За тэгэхээр тэр агуулга гэдэг дээр юу хэлээд байгаа юм бэ гэхээр өөрөөр хэлбэл тэр 15 настай хүүхэд аль хэзээний уншиж бичиж чаддаг болчихсон байх ёстой штэ гэдэг программыг нь өөрчилж өгөөч. За 15 настай хүүхэд уншиж бичиж бол чадахгүй байж болно. Гэтэл тэр хүн 20 настай юу хийж чаддаг одоо том хүн болцсон байх юм бэ? Хинтээд нэг сайн кейс надтай таарлцсан байж байгаа. Гэртээ гэрийнхээ ажлыг маш сайн хийдэг. Энэ нь бол нөгөө тухайн гэр бүлдээ маш их дэмжлэг болж байгаа. Тэгээ өөр зүйл тэр гэр бүл хүсдэггүй. Тэгэхээр одоо тэр гэрийн ажлыг хийхэд одоо өдөр тутмын амьдралын одоо дэглэмийг баримтлуулж сургах гэдэг ийм одоо хөтөлбөр байдаг. Тэгэхээр одоо тэр хинтигийн 22 настай бие даацсан байсан гэр бүлдээ одоо өөрийнхөө хийж чадах ажлыг олчихсан байгаа. Түүнд бол одоо уншиж бичих шаардлага бол тухайн гэр бүлд бол байсангүй. Яг үүн шиг тухайн хүүхдэд ямар хэрэгцээ байдаг вэ гэдгийг тодорхойлж 20 настай нөгөө даавнтай хүүхэд тийм ээ 20 настай бэрхшээлтэй хүүхэд одоо ямар ирээдүй түүнийг юунд та сонирхолтой хэн болох гэж байгаа юм бэ гэдгийг нь одоо үнэлж чаддаг. Ийм одоо програм руу өөрчилж өгөхгүй бол нөгөө хяналт шалгалт нь яагаад 15 настай хүүхэд бэжэж уншиж бичиж чадахгүй байгаа юм бэ гэдэг програм ингээд байгаад байгаа учраас багш нар маань тэндээсээ хөдөлж чадахгүй. Одоо тэр Баян Улгийн кейс бол 15 нас хүрчгээд бүхэл бүтэн 5 жил зөвхөн тэр зураасыг багш нь ингээд тэгшхэн зурулд сурах га 5 жилийг алдсан байсан бол маш харамсалтай кейс. Тэгэхээр одоо программыг хөтөлбөрийг задлж өгөх яаралтай шаардлага одоо бидэнд тулгарсан байж байгаа. Тэрнээс биш эцэг эхүүд бол ерөнхий боловсролын сургуульд өгөх хүсэлт байна. Мөн одоо сургуулийн талч хүлээж авмаар байна. Тусгай сургууль ч гэсэн байх шаардлагатай. Тэгэхээр энэ тухайн хүүхдийн гэр бүлийн хэрэгцээг хангаж байгаа боловсролын байгууллага л бид нар бэлдэж өгөх ёстой юм. Тэгээ энийг тэг шамруулах боловсролын үзэл баримтлал гэж хэлээд байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв гэж сайхан төв байгуулагдсан байгаа. За барилгыг бол Хятадын засгийн газраас буцалтгүй тусламжаар барьж өгөөд одоо үйл ажиллагаагаа нээснээс хойш яг 1 жилийн босгон дээр ирээд байна. За энд бол хүүхдийн одоо хөгжлийг дэмжих гэдэг энэ цогц одоо дэмжлэгийг үзүүлэх ийм сайхан төв байж байгаа. Тэнд нийт одоо 190 хүмүүс ажиллаж байна. Тэгээ 190 ажилтан бол багаар хүүхдийн хөгжлийн одоо дэмжлэг үзүүлнэ. За эцэг эхүүд бол манайхыг жишээлбэл одоо нэг эмнэлэгч юм шиг тийм ээ эмч нар байдаг. Эсвэл багш нар байдаг. Тусгай сургуулийн одоо хоцрогдлыг арилгах нэ гэж ингэж бодоод байгаа. Боловсролын
одоо хөтөлбөрүүдээр мөн одоо сэргээн засах эмнэлэг зүүн одоо хөтөлбөрүүдээр хүүхдүүдийнхээ одоо хөгжлийг цогцоор нь дэмжиж байгаа. За энэ дээр жишээлбэл даунтай хүүхдүүд маш ихээр ирж байна. Даунтай хүүхдүүдийн булчин нэлээд сул үеийнхэн хүүхдүүдээс одоо 1-2 насаар ингээд оройтож хөгждөг байгаа. Тэгэхээр булчингийн ингээд чангалах одоо биеийн тамирын сайхан хөтөлбөрүүд бол бий. Мөн одоо хөдөлгөөн засалчдын дэмжлэг бий. Хажуугаар нь би түрүүн ярьсан нүдгш хамруулах боловсролын үзэл баримтлал гэж тухайн хүүхдийн одоо юу чаддаг вэ гэдгийг хөгжлийн үнэлгээгээр багш нар илрүүлээд тэгээд тэрэн дээр нь хөгжлийн хөтөлбөрүүд одоо боловсролын хөгжлийн хөтөлбөрүүдээр дэмжин тусалдаг байгаа. Тэрнээс биш тусгай сургуулийн одоо хоцрогдлыг манад арилгах юм байна гэсэн ойлголт бол биш. Тухайн хүүхдэд ямар хэрэгцээ байна гэдэг дээр нь одоо нэлээд олон төрлийн одоо багш нар ганцаарчилсан сургалт явуулж байгаа. Манайх бол нэлээд одоо хотоос бол зайдуу байршиж байгаа. Сонсголонгийн төв зам за Баянгол дүүргийн 26 дугаар хороо гэж хэлдэг. Сонсголонгийн төв зам дээр Монсын одоо эмийн үйлдвэрийн яг хажууд байршиж байгаа. Тэгээд дээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв гэж их томоор хаягтай маш сайхан юм тогтохтой юм төв байж байгаа. Тэгээд маш олон төрлийн одоо багш нар байна. Сэргээн засахын эмч нар байна. Хөдөлгөөн засалчид байна. Хил засалчид байна. Ахуй засалчид байна. Тэгэхээр бид бол багаараа одоо цогц үйлчилгээ үзүүлж хүүхдэд ямар хэрэгцээ хөгжих одоо хэрэгцээ байна. Тэрийг тодорхойлж өгдөг учраас манай дээр бол одоо маш их хүүхдүүд орон нутгаас ч гэсэн ингээ хандж байгаа.